Сайн мэцхан уу. За цааш үргэлжлүүлээд 19 оны 6-аас 10 дугаар тестийг тайлбарлаж өгье. За 6. Ургамлын аймгийн зарим төлөөлөгчдийн харилцан хамаарлыг үзүүлсэн бүдүүрчийн 1, 2, 3 дугаартай дугуйд багцсан шинжийг зөв тодорхойлсон мөрийг сонгоорой гинэ. За 1 дээр борох цой, 2 дээр нэг талтан, хос талтан, 3 дээр аим хөвд орж ирсэн байна. За эийг харсан чинь далд өртний хүрээний шинж гинэ. Гэтэл 1 дугаартай маань борох цой байгаа те. Энэ маань нүцгэн өртний. Тийм болохоор A өгдөл угаасаа худлаа болтлоо. За B өгдлийг харъя. Ургамлын үржлийн эрхтэн. За борох цой бол ургамлын үржлийн эрхтэн. За нэг талтан хос талтан гэдэг маань далд өртний хүрээг ангилж байгаа. Ангилал дээд ургамлын бүлэгт айн болон хөвд маань хоёулаа багтдаг. Тэгэхээр зөв хариулт маань B байх нэ. За C-г задлаад харчи далд өртний хүрээ энэ худлаа олж таарч ин тэ шууд. За дараагийнх нь D дээр дээд ургамлын бүлгийн шинж. За хоёрыг аваад чинь ургамлын ургал одоо эрхтэн гэж байна. Хэрвээ ургал эрхтэн гэсэн бол хоёр дээр нэг талтан хос талтан биш. Одоо навч иш үндэс гэж орж ирэх хэрэгтэй байсан. Тэгэхээр D дээр бас худлаа олчиж байна. За E-г харсан чинь ургамлын ургал эрхтэн гинэ. Нэг нь тэгэхээр борох цай маань харин ч үржлийн эрхтэн байгаа тий. Тэгэхээр E бол угаасаа худлаа олж таарч байна. 6 дугаар асуулт дээр тулгуурлаад агш нь яг ургамалтай холбоотой онлын тайлбаруудыг өгье. Тэгэхээр хичнээн өдөрт 5 хаан асуулт ажиллаад байгаа боловч цаана өчнөө олон сэдвүүдийг сэргээж санаж байгаа гэдгээ бодолцох нь. За ургамлын аймгийн 2 төрлийн ангилалц байдаг. Нэг нь болохоор зэрэг үржлийн хэлбэр дээр нь тулгуурлаад ангилждаг. Нөгөөх нь болохоор зэрэг хөгжлийн хэлбэр дээр нь тулгуурлаад ангилждаг. За үржил дээр гэх юм бол спороор үржиж тийм үү эсвэл үрээр үржиж тийм үү гэдгээр нь хоёр ангилж байгааз. Тэгээ спорт ургамлаа доод дээд гэж ангилаад замаг хаг хөвд аим шилэг шивэрс ороод ирж байгаа. За үрт ургамлыг нүцгэн үртэн болон далд үртэнгээ ангилждаг шүү дээ. За тэгвэл хөгжлийн хэлбэрээр яг яаж ангилаад байгаа юм бэ гэдгийг аваад үзэнгууд ургамал маань эсийн төвшөнд өөрөлдөн бол эд эргэтэн ялгаран хөгжөөгүй гэсэн үг. Тийм байх юм бол доод ургамал гэж явдаг. Одоо эргээгээд нөгөө спороор үрждэг спорт доод ургамлаа харах юм бол бас нөгөө замаг хаг хоёр маань явчихж байна. Энд бас замаг хаг хоёр маань ороод ирж шүү дээ. Тэгэхээр замаг гэдэг бол эсийн төвшөнд яригддаг. Яг клон бол үүсгдэг. Хаг гэдэг бол замаг дээр нэмэх нь мөөг байдаг тий. Тийм болохоор энэ маань ерөнхийдөө бол доод ургамал гэж явдаг онцлогтой. За хөвд дээр үндэс байхгүй орно ризоид гэдэг бүтцтэй ч гэсэндээ иш, навч, зайс, боран гинэ тэрэгэд бүтцүүд бол үүссэн байдаг. Аим хэлбэрт навчны систем сайн хөгжсөн байдаг. За тэрнээс дэш бол ойлгомжтой уусаа эдгэрхний ялгар хөгжил сайн хөгжсөн байдаг. За ийм учиртай ангилалцын схем орж ирж байна. За цаашаага 1-р хэсэг дээрээсэн нөгөө борох цааны эзэн болох шилмүснүүд аваад үзэх юм бол шилмүснүүд маань аим хэлбэртнээс үүсэлтэй нэгэн эртний нөхдөөд идэг бахны. За мөн дээрээс нь шилмүсийн тоо хэдэн ширхэг байгаа юм бэ гэдгээр нь хэдүүлээ ялгчдаг тий. За хошин дээр гэлтингууд нэг ийм үеэс 5-аараа гарсан байх юм бол хуш. За дараагийнх нь нэг үеэс ганцаараа гарсан байх юм бол гацуур. За дараагийнх нь болохоор зэрэг олноороо гарсан байх юм бол шинэс. За хоёроороо гарсан байх юм бол нарс. Тэгээ мэдээж шилмүсний багцлагдсан тоо болон тухайн шилмүсний бүтцэн хоорондоо ялгаатай болж өгч байгаа. За дараагийн шилмүс моднуудын ялгаа нь мэдээж борох цааны үндсэн хэлбэр байж өгч байна. Мөн дээрээс нь модны энэ оройн титэм хэсгэрийн хоорондоо ялгаатай байдаг. Уршин дээр гэхэд мохоо титэмтэй байхад шинсэн дээр ийм шовх титэмтэй байх жишээтэй тий. Тэгэхээр энэ мэдчлэн титмээр нь бас ялгаж болдог бахны. За амьдралын циклийг аваад үзэх юм бол бэлгийн үржилт мэдээж им болон ирс болох өндгийс сперм хэрэгтэй. Тэгэхээр им борох цай харьцангуй том мэдээж энэ үр тогтолт явагдаад хөрлийн хөгжил явагддаг. Ир борох цай сперм амладаг. Тэгээ харьцангуй жижиг байдаг. За байрлал хоорондоо ялгаатай, өнгө мэдээж ялгаатай. Цайвар шаргал ногоо байх юм бол ир борох цай, улаан хүрэн байх юм бол им борох цай гэдээ ялгаад өчөх боломжтой байдаг бахны. За тэгээд үр тогтсны дараа ерөөхдөө бол хайрсан ингээд хумайд моджоод давирхайтай болоод тэгээд ерөөхдөө бол томорч хөгждөг. Бүрэн болсныхоо дараа ингээд хайрсууд нь сулраад самрууд нь ерөөхдөө бол унахад бэлэн болсон байдаг.
За дараагийнх нь далд үртний хүрээнд яг хэн багтах вэ гэдгийг хэдүүлээ. Сэргийн саны. Далд үртэн дээр үрийн талаас хамаарат нэг талтай юм уу эсвэл хос талтай юм уу гэдгээрээ хоорондоо ялгагддаг. Тэгээ хамгийн сонирхолтой нь нэг талтай үр дурмлууд бүгдээрээ ижилхэн сахлаг үндэстэй. За шуман навчтай, зэрэгцээ юм уу нумас судалтай, ишний хөндлөн огтлыг аваад үзсэн бол дамжуулах багц нь эмх цэгцэхгүй яг будаацсан юм шиг байрладаг. За цэцгийн бүтцийг аваад үзэх юм бол гуравчилсан. За гуравчилсан гэдэг нь 3 дэлбээ 3 цоморлагтай гэсэн үг. Гэтэл энэ нөхрийг харахаар дэлбээний тоон 3 харагдахгүй байгааз 1 2 3. За энэ 3 бол эхний 3 бол яг үндсэн дэлбээ маань. За дараагийнх нь 4 5 6. За 4-өөс 6 бол цоморлог. Тэгэхээр энэ ямар учиртай зүйл болж үг гэхээр нэг талтан маань шавжийг өөртөө татахын тулд илүү үзэсгэлэнтэй болох шаардлагатай. Илүү үзэсгэлэнтэй болохын тулд цоморлог нь яг дэлбээ шиг болоод дүр суурьсан гэсэн үг. Тийм болохоор бидэрт ингээд нэг 6 дэлбээтэй цэцэг шигтэй нөгөө санаа лили таад мэдчихэж штэ. За гэтэл яг үнэ хэрэгтэй 3 дэлбээ 3 цоморлог гэжээ. Гэх мэт ийм бүтцээрээ хоорондоо ижилхэн байдаг. Сонирмогод. За дараагийнх нь болохоор хос талтан. Хос талтан дээр үрийн тал нь хосол ах юм бол бүгдээрээ гололсон үндэстэй. Тэгвэл ловон гэдэг маань өөрөө махлаг үндэс. Өөрөөр хэлэх юм бол шим тэр жилийг өөртөө нөөцлөх нэмэлт үүрэгтэй болсон ийм нэг төрлийн үндэс бид нар хоол хүнсэндээ хэрэглэдэг байх нь шүү. За навчны хувьд болохоор олон янзын хэлбэртэй судал нь ийм торлсон судалтай байдаг. За ишний хөндлөн огтлыг аваад үзэх юм бол энэ шарууд чинь дамжуулах багцсан гэсэн үг тийм. Дамжуулах багцууд нь эмх цэгцтэй байрлсан байдаг онцлогтой. За дэлбээний тоо 4-жилсэн юм уу эсвэл 5-жилсэн 1 2 3 4 5 дэлбээтэй цаанаа бас 5 ширхэг цоморлагтай байдаг гэсэн үг байна шүү дээ тийм. За ийм онцлогтой байх нэ. За энийг тайлбарлахад жаахан төвөгтэй. Гэхдээ сэргийгээ дуулна хэдүүлээ санчуул айгуу зүгээр. За энэ дээр багш нь A-ээс E хүртэл бүтцийн хэсгүүдийг нэрлээд оруулсан байгаа. Та яд скриншот хийж аваад тэгээ бүтцийн хэсгүүдийг сэргээд ерөнхийдөө бол хараа тайчих юм бол алстаа хэрэгтэй. За E дээр сүв хэсэг орогдож байна. B дээр манай өндгийс харагдаж байна. Энэ C дээр энэ өндгийсийн хоёр хажуу талд синергид хэсгүүд харагдаж байна. D дээр төвийн бөөм гэх хоёр шиг бөөм харагдаж байна. E дээр антибодис гэдэг ийм 3 шиг бөөм харагдаж байна. Тэнгууд энэ бол манай үрт нахи байгаа тий. Мицеллюс дотор 8 ширхэг эс байрладаг. Бүхэл бүтэн 8 эс маань 3 2 3-аараа байрладаг. Төвийн 2 нь төвийн бөөм гэж явдаг. Тэгээд яг үр тогтолд явагддаг нэг л үндсэн үндгийс байна. За ийм онцлогтой. За гэтэл тоосны мөхлөг дээр ямар очир шалтгаан гараад ирвэ гэж харсан чинь тоосны мөхлөг дээрийг хараа вегетатив эс болон генератив эс гэх хоёр төрлийн эс гараад ирж байгаа байхгүй. Энд чинь ингээд нэг тоосны мөхлөг гэсэн үг шүү дээ. Тэгээ дотроо ийм хоёр төрлийн эс ороод ирж байгаа. Тэгмээд вегетатив гэдэг үгийг та хэд нөгөө ургал үржил гэдэг дээр вегетатив үржил гэдэг үнд сонсч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ маань ургах гэсэн утгатай байгаа тийм надаа. Тэгмээд юуг ургуулад байгаа юм бэ гингууд за энэ хараа. Энэ үр боловсрох орны амсрах хэсэг энд багна хэсэг харагдаж энэ битүү ямар нэгэн нүхсв хонгил хоолой байхгүй байхгүй. За энэ зургийг харсан чинь энэ зураг дээр яасан бэ гэхээр хоолой ургаад эхэлсэн байгаа зү тий. За анханасаа яагаад хоолойтой байдгүй юм бэ энэ үр боловсрох орн чи угаасаа л тоосны мөхлөг орж ирээл спермүүд нь орж ирээл үр тогтно тий. Тэгэхээр хоолойтой байх юм бол спермүүд нь орж ирээл өнгөрөөл шууд ингээл өндгийстэйг нийлчих гээд байгаа биз. Гэхдээ одоо та төсөөлөд үзээрэй заяа. Нэг салхи босоол ингээл шороо шуурхад тэр хоолой бүглэрнэ шүү дээ тий. Тийм болохоор угаасаа энэ ингээ битүү байх нь өөрт нь илүү хэрэгцээ таад. За одоо тэгвэл тэр битүү ямыг чинь өстой чихэн дрилдээд дошоогоо ингэж нүхлээд за нүхэлж оронгуудаа энд өндгийс хүртэл явах шаардлагатай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж явхад үндсэн хоолойг нь үүсгэх үүрэгтэй эсийг вегетатив эс гэдэг. Тэгэхээр ургуулад байгаа зүйл маань хоолой ургуулдаг гэсэн үг. Үрийн хоолой ургуулдаг. За генератив эс гэдэг маань яадаг вэ гэхээр цаашаага хуваагдалд ороод 2 ширхэг сперм үүсгдэг. За хэдүүлээ үр тогтолтойхоо нэрийг
эсэргийн саны давхар үр тогтолт гэдэг байгаа. Давхар гэдэг нь хоёр шиг үр тогтолт явагдана гэсэн үг. Тэнгууд хүүхдүүд шууд хоёр үр тогтолт гэхээр ихэр хүүхдүүд толгойнуудад ихэр жимс үснэ гэж бодчихдог. Гэхдээ энэ ерөөсөө тийхгүй. Давхар үр тогтолт гэдэг нь сая 2 сперм байсан тийм үү? 2 сперм байсан. Нэг сперм нь спермийн багш нэн дээр скет тэмдэглэж байна. Нэг сперм нь жинхэнэ өндгөн эстэйгээ нийлээд тэгээд үр хөврлийг үүсгэнэ. Эндсэн чашаа үр үсгээ жимс үсгээд явчихна гэсэн үг ш. За хоёр дахь гэх багш нэг гişрэлтэй тэмдэглэж байгаа. Хоёр дахь өндгийсм нь сая хоёр ширхэг төвийн бөөм байсан тий. Төвийн бөөм байсан. Энэ хоёртой нийлээд тижээлийн бодисыг үүсгэдэг. Ингээд хоёр сперм тусдаа үр тогтоод хоёр өөр зүйлийг үүсгэж байгаа учраас үүнийг давхар үр тогтолт гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр дахиад анхааруулах шин нэг сперм нь үндсэн өндгийн эстэйгээ нийлээд үр хөврлийг үүсгэдэг бол энэ үр хөврлийг тижээж тэтгэж шаардлагатай тижээлийн бодисыг нөгөө сперм маань хоёр ширхэг төвийн бөмбөг нийлснээрээ үүсгэдэг ийм онцлогтой ахны. За тэгээд нэмэлтээр энэ улсын биологийн шалгалт дээр байсан билүү нэг материал дээр явж илүү нэг ийм асуулт байсан юм. Төвийн бөмбөг дээр нэмэх нь сперм те. Энэний хромосомын бүрдэл нь хэд ах вэ? Бүрдэл. За та хэд тусдаа бас бодно нийс. За дараагийнх нь болохоор зэрэг өндгөн эс байгаа тийм манай. Өндгөн эс. Тэгээд нэмэх нь сперм үүснэ. За нөгөө нэг хөврөл үүснэ тий. За энэ бас хромосомын бүрдэл нь хэд болох вэ гэсэн ийм хоёр зүйлийг ялгаж хэдүүлээ үзье. За эхнийх дээр төвийн бөөм нь хоёр ширхэг байгаа. Тэгэхээр хэдүүлээ 2 n-ээр явчихна гэсэн үг. Сперм дан n гэсэн үг. Тэгээд нийлээд үүснэ нөгөө нэг тижээлийн бодисын хэсэг маань 3 n-тэй орж ирдэг шүү. Энийг сайн санаарай. За өндгөн эс маань n, сперм n. Тэгэхээр хөврөл маань мэдээж 2 n болно. За ийм учиртай нэг тест өмнө харж ирсэн. За дараагийн хэсэг рүү оръё. За энэ нөгөө нэг 8 дахь ангийн мэдлээ дээр үрийн бүтэц үүрэг гэдэг хичээл дээр айгүй гоё үр ямар бүтэцтэй гэдгийг, за нөгөө нэг ялгаатай янз бүрийн өрүүд ямар хэлбэртэй гэдгийг, тэ үрийн найрлага нь ямар гэдгийг, энэ өрнүүдийн дотроо хідэн төрөл гэдгийг ингээд энэ ангилцуунуудыг айгүй гоё хийгээд өгсөн байсан байхгүй юу? Тэгээ өрн дээр чинь дахиад нөгөө жимсийг чинь хуурамч болон жинхэнэ жимс гэж ялгацдаг шүү дээ. Тэгэхээр тэр балоноо ерөөхдөө сэргээгээд харчвал зүгээр идэг шүү. За 7 дугаар асуулт руу оръё. Ургамалд шин бодис ямар эдээр зөвөрлөгддөг вэ гэж. За асуултаас шин бодис гэдэг юм нь зөөвөрлөлт гэдэг юм. Тэгэхээр шин бодисыг зөөвөх гингууд толгоонд чинь шууд яах нь вэ? Энэ надаас дамжуулах багцыг асууад байгаа юм байна. За ямар дамжуулах багцыг асууад байгаа юм бэ гэхээр шин бодис зөөдөг гэсэн учраас энэ бол флоем. Тэгээд яг нөгөө нэг бид нар дээр венийн судас чинь венийн цусыг, артерийн судас чинь артерийн цусыг зүүн гэд ялгарсан байдаг тий. Тэрнтэй ижилхэн ургамлын хувьд ус эрдэс давсын хин зөөх юм. За шин бодисын хин зөөх юм гэдэг маань ялгагдана гэсэн үг. За ус эрдэс давс маань үндэснээс ахуулаад дээшээ шин бодис маань навчин нийлэгдээд доошоо нөөцөлсөн шин бодисоо буцаад цэцэглэх үед ашиглана дээшээ. Тэгэхээр ус эрдэс бодис нэг чиглэлд зөвөрлөгдөж жоход шин бодис маань яах нь хоёр чиглэлд зөвөрлөгдөж идэг. За ус эрдэс давсыг усыг зөөвөрлөхийн тулд иш маань усаа гадагшаага алдаж болохгүй зөөж явах явцтай ууршуулчих болохгүй тий. Тийм болохоор маш тийм хатуу хан бүхий эсүүдтэй байх ёстой. Ингэж эс хатуурахын тулд ленины гэхээр хуримтлагдаад үхдэг. За тэгвэл энэ бол киселээ. Харин шин бодисыг зөөвөрлөхийн тулд амьтаа эсүүд байх ёстой. Тэгэхээр энэ маань флоем байдаг юм аа. Нөгөө сайлен гэвчдэг тий. Тэнгууд X-ийн авангуудаа амьдрал аахгүй гэд үүсгэсэн хэлбэрээс хэлждэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө ус эрдэс минерал ч нөгөөсөө хатуу юугаар явах хэрэгтэй. Тэнгууд кислемер зөөхтөн гэд холбоод тогтоож болно. Флоем гэхээр нөгөө гэ айгуу зөөлөн дуудагдчихад. Тийм болохоор
Энэ нь амьд эсүүд гэсэн үг. Тэгээд амьд эсүүд маань шин бодисыг зөөнө гэд нэг иймэрхүү байдлаар нэрнүүдийг тогтоож болно. За киселемийн бүтцийн хэсгийг аваад үзэх юм бол трахей болон трахеид гэсэн за энд трахеид харагдаж байна. За тэгээ энд трахей харагдаж байна тий. Тэгээ трахейн аль нь юм бэ гэдгсэн чинь энэ тудлаа яатсан биш багш. Трахейн хаана байна вэ гэсэн чинь энэ цэнхэр чинь трахей гэж явдаг. Энэ шаргал маань трахеид гэж явдаг хана шүү дээ. Тэгээ ялгаа нь гэх юм бол диаметрээр ялгаатай. Тэгээ дээрэс нь трахеидийн үзүүрийн төсгөл нь юм шувтан нарийссан байдаг. Эрүүл хэлбэрийн гэдэг үл ярьдаг шиг. Иймэрхүү төсгөлтэй. За тэгээ түрүүн хэлсэнчлэн усыг ууршуулахгүй тулд хан зузаарах ёстой. Хан зузаарахын тулд линийн ихээр хоригдлуулна. Линийн ихээр хоригдлуулаад ирэхлээрээ энэ маань үхдэг. Тэгэхээр үхсэн эсүүд байдаг гэсэн ийм ойлголт гарч ирж байна. За флоемын хувьд болохоор зэрэг онцлог нь одоо амьд эсүүд байгаа. Тэнгуудаа энэ амьд эсүүд маань ийм шигшүүртэй. За тэгээ энэ дундуур хоёр чиглэлд шин бодис маань зөөгдөн гэсэн үг. Тэгэд энэ өргөн диаметрийг үүсгэж зөөвөрлөлт явуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр зөөвөрлөлт явуулахын тулд бөөмө хайсан, митохондри хайсан, эндоплазмын тороо хайсан, Голчи аваад хэлсэн гэдэг. Ерөнхийдөө бол маш олон эрхтэнцрүүдийг хаяад тэгээд тэр доторх зөөлт хийх багтаамжаа эзлэхүүнийг нэмэгдүүлсэн байдаг байхгүй юу? Талбайгаа нэмэгдүүлсэн байдаг. Тэгвэл яаж бөөмгөө за өөрт нь хэрэгтэй эрхтэнцрүүд байхгүй хэрнээсээ удаан амьдраад идэм бэ гэдэг асуудал гарч ирж чад. Тэнгууд яг энэ флоем дээр дагуул эс гэж байна. Тэр дагуул эсүүд нь шившүүрт хоолой эсүүдийг тэтгээд өчтдөг гэсэн үг. Хэрэгтэй бүх юмнуудыг нь өгчнөө спонсорлчноо гэсэн үг юм шүү дээ. Шившүүрт хоолой дээр нэмэх нь дагуул эс гэсэн ийм бүтцтэй байдаг онцлогтой байх нэ. За энэ дээр яг нэг моногот болон дигот дээр нэг талтан хос талтан дээр кислем флоемийн бүтц дамжуулах бүтцийн бүтц нь өөр өөр байгааг харуулсан бааз. Тэгэхээр энэ ялгааг хэдүүлээ нэг сэргийн саны нэлийн төвөгтэй гэхдээ зарчим дээр нь тулгуурлаад ойлгоод тэгээ зэжилчих юм бол айгүй амархан. За радиал гэдэг нь цацраг гэж байгаа зү тий. Тэгвэл цацарсан гэсэн үг. Яаж цацраад байна вэ гэхээр ингээд флоемод барьсан маад энэ хэсэг. Тэгээд энэ кислем флоем гэд явцсан байгаа даа байхгүй. Тэгэхээр энийг цацарсан дамжуулах багц гэж нэрлэдэг байгаа. Тэгээ ямар ч зураг байсан жижигхэн хэсгүүд нь флоем. За энэ том диаметртэй гурсууд байгаа. Эдгээр нь кислем гэсэн үг шүү заяа. Тэгэхээр кислемээ олоод харчихад таньчихад иймэрхүү зургуудыг чи асуудалгүй ажиллаж гин гэсэн үг. За дараагийнх нь нэгдмэл гэж нэгдмэлийн харангууд энэ хараа цацраг дээр хардаа кислем флоем чинь тустай байгаа зү тэ кислем флоем. Гэтэл нэгдмэл гэдэг янгууд кислем флоем хоёр нэгдээд дамжуулах процессыг үүсгэсэн байх гэдэг байна да. Тэгээд дотроо байрлалаараа ялгагдчихж байна. За ямар ялгаанууд гарч ирж байгааг харъя. За коллатерал буюу зэрэгцээ гэдэг нь кислем флоем хоёр зэрэгцэн барилнаа гэсэн үг хань. За дотор нь нээлттэй хаалттай гэж ангилсан байна. Ямар нээлттэй гэдэг вэ гэхээр кислем флоем хоёрын дунд камби ороод ирэх юм бол энэ бол нээлттэй. За хаалттай гэхээрээ одоо энэ зургийг хараарай. Энэ дээр флоем харагдаж байна. За тэнгуудаа кислем харагдаж байна те. Энэ том гурсууд кислем байна. Тэгснээ камби байхгүй. Тэгэхээр энэ төрлийг хаалттай гэж нэрлэдэг та. Тэгэхээр зэрэгцэж кислем флоем байрлал нь дундаа камбитай байх юм бол энэ нь нээлттэй, камби ерөөсөө байхгүй байх юм бол энэ нь хаалттай байх нэ. За билатерал гэхээр хос зэрэгцээ гэж орж ирж байна. Нэрнээсээ ерөнхийдөө ойлгомжтой болчихж байгаа. Хос зэрэгцээ. Тэнгууд 6 харангууд төвд нь кислем ороод ирсэн маа. Тэгснээ хоёр талд нь флоем ороод ирж байгаа байхгүй. Тийм болохоор хос зэрэгцээ гэж орж ирж байгаа. За дараагийнх нь болохоор концентр гэхээр төвлөрсөн гэсэн утгатай хана шүү дээ тий. За тэгсэн чинь төвдөө флоем төвлөрсөн захаараа кислем байрлаж авах юм бол амфивазал гэж нэрлэдэг. Төвдөө кислем байрлаад захаараа флоем тарьсан байх юм бол амфикрибрал гэж нэрлэдэг онцлогтой ахны. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар таад яг ээш дөхөөд ирэнгууд энийг нэг сэргийгээд харчаад бас гимгүү. За энэ дээр агш нэмэлтээр яг нэг дэлгэнгүй тайлбаруудыг нь
нөгөө хуулаад оруулаад ирсэн байгаа. За нөгөө нэг радиал дээр цацраг дээр нэг талтны үндэс юм цацрагтай байдаг шүү дээ. За нээлттэй дээр хос талтны иш орж ирдэг. Хаалттай дээр болохоор нэг талтны иш орж ирдэг. За энд билатерал айгуу сонирхолтой бүтцтэй аз нийт юм өргөц хараад шууд танихаар. За наатан дээр чинь жишээ нь хулуу, өргөс тэмэх, тарвас гээд хулууны овгийнхон. Тэгээд зарим нөгөө нэг сарнайн овгийн төлөөлөгчид бас юм би коллатерал дамжуулах багцтай гэм гинэ. За амфибасал дээр болохоор зэрэг жишээ нь энэ зарим нэг талтнууд орж ирдэг. Амфикербрал дээр болохоор зэрэг ойм орж ирдэг юм онцлогтой байх нэ. За энд энгийнээр дүрсэлсэн байгаа. Илүү дэлгэрэнгүй уншиж танилцаа гэх юм бол E-Biology Academy-ийн пэйж хуудсанд ийм дэлгэрэнгүй слайд байсан. Тэрийг ороод уншаад бүтцээсгүүдээ харж болно. За 8 дахь асуулт руу оръё. Урамлын эсийн хааныг бүрдүүлэгч бодис ба түүний мономерыг сонгоорой гинэ. За энэ дээр хүүхдүүдийн хамгийн их алддаг нь юу вэ гэхээр цардуул илүү эслэг илүү. Энэ дээр андуурчдаг. Гэтэл цардуул гэдэг маань нөөц сахар, нөөц нүүрс ус тий, нүүрс ус. Эслэг гэдэг маань бүтцийн үрэлтэй байхгүй юу? Тэгэхээр та хэд ингэ бодоод үзтээ урамлын эсийн хан бат бөх байх ёстой. Нөөц нь бол задралд орох ёстой. Тэгээд задралын дүнд бидэнд энерги өгөх ёстой байхгүй юу? Тэгэхээр эндээс ямар асуудал гарч ирж байгаа гэхээр цардуул бол амархан задардаг. Тэгэхээр хэдүүлээ эсийн хан дээр ерөөсөө цардуулыг ярихгүй. Эслэг бол бат бөх бүтэцтэй. Яагаад вэ гэхээр молекулын бүтцийг хардаа энд салбарлалт байхгүй ингээд шуман байрлалдаа гинжүүд бол цардуулын ингээд гинжүүд бол байрлцсан. Тэр гинжүүд нь хоорондоо нус төрөгчийн холбоогоор ингээд параллел байралтай холбогдоод ингээд байршсан байгаа. Яг нэг хавтан өрөөд тавьсан юм шиг. Тийм болохоор нэлийн бат бөх шин чанартай болтгоо гэсэн үг. За ингээд хэдүүлээ эслэхий сонгоод гэхээр C, D, E угаас хаягдана. Тэгэхээр одоо альфа юу, бета юу гэдгээр ялгаад болчихж байгаа. Тэгээ дахиад ингээд 6-аас хараарай заяа. Одоо энэ дээр холбоонууд хардаа дээшээ, доошоо, дээшээ, доошоо гэд ингээд сүүлчрээд байрлцмаад. Тэгэхээр энэ бол бета глюкоз байна гэсэн үг. Хэрвээ бүгд яах нь хоорондоо хөтөлцсөн юм шиг нэгэн жигд доошоо исэн бол ингээд бүгд доошоо исэн бол тий ингэсэн бол альфа байх гэсэн. Тэгээд альфа дээр манай цардуул дээр орж ирдэг, бета глюкоз бол манай эслэг дээр орж ирдэг онцлогтой. Энийг бол одоо тогтоохоос өөр аргагүй гэсэн үг. За уг асуулттай холбоотой онол дээр өгш нь урамлын эсийн хан гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг талаар тайлбарлах гээд оруулаад ирсэн байна. Эсийн хан гэдэг бол мэдээж урамлыг хамгаалах үүрэгтэй бүтэц. Тэгээ хамгийн гадна талаас ахуулаад дотор тал хүртэл ямар одоо давхарга дарааллуудтай байдаг вэ гэхээр дунд ламел орж ирж байна. Анхдагч эсийн хан орж ирж байна. За плазма десма орж ирж байна. Тэгээ хоёр дахь эсийн хан, хоёр дахь эсийн ханы нөхцөв болон гурав дахь эсийн хан гэсэн ийм одоо онцлогтой. Гэхдээ энэ бол зарим цөөхөн урамлууд дээр байдаг. За тус бүртээ ямар үүрэгтэй юм бэ гэдгийг багш нь уршихгүйгээр маш ингэж товчхон хэлээд өгье. За ламела гэдэг энэ хүү бүтцэн яадаг вэ гэхээр цамуу шиг. Өөрөөр хэлбэл эсүүдийн хоорондоо нагаад эдийг хэлбэрийг ингэж бариад өгч идэг гэсэн үг. За ламелагийн дотор талд нь анхдагч эсийн хан байдаг. Энэ нь эс яг өсөлт нь хөгжилт явахтаас өмнө үүссэн байдаг гэсэн үг. Одоо та хэд бодоод үзтээ урамлын эс өснө гэдэг нь эс томрно гэсэн үг. Эс томрохоор эсийн хан сунах шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр анхдагч эсийн хан юм сунж болдог уян тэгсэрнээсээ бат бөх шин чанартай ийм хан байдаг бахны. Тэгэхээр зүүрлэх юм бол яг нэг тийм лүфи шиг гэх юм уу? Эрзэний хан шиг байгаа даа тийм. За плазма десмата энэ нь болохоор зэрэг ерөөхдөө гүүртэй ижил өөрөлдөх юм бол эсүүд хоорондоо тасралт гүйцэтгэх плазмын урсгал үүсгээд хоорондоо бодисоо солилцох боломжийг олгож идэг ийм гүүрүүд холбоос гэдээ ойлгож хэрэгтэй. За мэдээж онцлог зүйл нь нөгөө симпласт зам буюу эсийн дундуур цитоплазмаар дамжаад зөвөрлөгддөг төрлийн зөвөрлөлт маань плазма десматагийн төслөмжтэй явагддаг байна. За хоёр дахь эсийн хан гэдэг нь урамлын одоо онцлог хэсгүүдэд онцлог хэсгүүдэд одоо эсийн ханы зузаарах шаардлагатай болдог. Тэгээ энэ зузаарлал хизээ явагддаг гэхээр анхдагч өсөлт бүрэн дууссны дараагаар яг энэ хоёр дахь эсийн хан үүсдэг ийм онцлогтой. Тэгэхээр илүү зузаан бат бөх болж байна гэсэн үг. Одоо S3, S2, S1 гэсэн бүхэл бүтэн 3 бүтц ингээ хоорондоо
уйлан давхарлаж энэ хүү 2 дахь чисэн ханыг үүсгээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг бетонын хан шиг маш хатуу тэр бүтцийг үүсгэдэг юм онцлогтой ахны. Тэгээ эндээс анх юм бол склерохимед, за трахеид эсрэгүүдэд байдаг онцлогтой. За энэ нүхс өв нь 2 дахь чисэн хан дээр байрладаг. Мэдээж бетонын хантай байсан ч гэсэндээ тэнд цонх бэжиж гэрэл тусан штеп. Тэрнтэй ижилхэн хичнээн хатуу 2 дахь чан байсан ч гэсэндээ эсвүүд хоорондоо одоо харилцах шаардлагатай болно. Тийм болохоор нүхс өв хэрэгтэй гэдэг ахны. За тэгвэл энэ нь яг цонх шиг бүтэц гэдээ ойлгочиход болно. За 3 дахь чисэн хан нь онцлог хэсгүүдэд шаардлагатай хэсгүүдэд үүсдэг. Жишээлх юм бол трахеид маань усыг зөвөрлөдөг. Тэгэхээр тэр усыг нэвчүүлэхгүй, усыг зөвөрлөхөд зохилдсон өрмөц бүтэц бүхий тийм эсийн хан үүснэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг нэг тийм дуу бичлэгийн эсдүүд тустай хантай байдаг шүү дээ. Дуу чимээ нэвчүүлэхгүй. Тэгээ нэх гоё ингэ шингээж авдаг. Тийм одоо хантай байдаг. Тэгвэл яг тэрнтэй ижилхэн яг юм өрмөц үүрэгтэй нөлдсөн хан гэсэн үг хан шүү дээ. За тэгээд бета глюкозууд маань бета 1,4 глюкозидын холбоор хоорондоо холбогддог. 1,4 глюкозидын холбоо гэдэг нь 1-р C дараагийн моносахаридын 4-р Cтэй глюкозидын холбоогоор холбогдсон байна гэсэн үг. За ингээ манай хариулт урамлын эсийн ханы найрлагын эслэг ордог бөгөөд эслэгийн мономер нь бета глюкоз байдаг гэсэн ийм хариулт орж ирж байна. За 9-ыг авч үзье. Устөрөгчийн хит эслийг задлахад энзимийн нөлөөг илрүүлэх туршилт явуулж эхний 3 минутад хуваан авсан хүчилтөрөгчийн хэмжээг үзүүлв. Бүх туршилтад устөрөгчийн хит эслийг 3% тэнцүү эзэл хүнтэй уусмал болон ижил мастай дээж хэрэгэлсэн гинэ. За туршилтын үр дүнд үндэслэн зөв дүгнэлтийг сонгоорой. За мэдээж энд 4 өөр төрлийн дээжийг харьцуулан судлаж байгаа учраас дээжний хэмжээ, за нөгөө устөрөгчийн хит эслийн хэмжээ энэ нь бүгдээрээ констант буюу тогтмол байх хэрэгтэй. За тэгээд тэдний одоо ялгааг хоорондоо харьцуулах боломж гарч ирнэ гэсэн. За төмсөн дээр хүчилтөрөгчийн эзэл хүн 6.8 см-гүй, луун дээр 5.7, жимсийн шүүсэн дээр 3.4, хөрөн мөөгөн дээр 6.1 байна. За нэг ийм хүснэгт хэдүүлээд өгөгдсөн байна те. Одоо тэгвэл сонголтуудаа харъя. За A сонголт нь жимсний шүүсний амилазын энзим идэх хамгийн муу, шүүсний каталазын энзим идэх хамгийн сайн, төмсний каталазын энзим идэх хамгийн сайн, төмсний липаза, хөрөн мөгийн протеаза. Тэгэхээр 3 төрлийн энзим идүүлээд ороод ирлээ. Амилаза, каталаза, тэгээд липаза, протеаза. Бүр 4 юм байна. Тэгвэл энэ ажлыг хийхийн тулд яг ямар энзим устөрөгчийн хит эслийг задалдаг вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй гэсэн. За мэдхгүй гэж болно. Энэ үед хідүүлэх хөөн, онлоосоо хөөн, өөрийнхөө мэддэг онол дээр хөөн. Амилаза цардуул задалнаа. Тэгэхээр энэ бол биш. За каталаза асуултын тэмдэг. Липаза өөх тос задалнаа. Тэгэхээр энэ бол биш. За протеаза уураг задалнаа. Тэгэхээр энэ бол биш. Тэгэхээр юу үлдэж чинь гэхээр каталаза үлдэж байгаа. Тэгэхээр каталаза гэдэг бол устөрөгчийн хит эслийг задалдаг ийм энзим байна. За одоо каталазатай хөдөлгөөнд BC2 байгаа шүү дээ. Энэ хоёрын яг аль нь вэ гэдэг хүснэгтээсээ харъя. Жимсний шүүсний каталаза энзим идэх хамгийн өндөр гэж юм тийм үү? Жимсний шүүсний каталазаг харангуут жимсний шүүсэн дээр 3.4-тэй, төмсөн дээр 6.1-тэй. Мэдээж төмс илүү их байгаа даа учраас хэдүүлэн нэмцүү хариулт C байдаг. За 9-тэй холбоотой онолын тайлбар авъя. Каталаза энзим нь устөрөгчийн хит эслийг ус болон хүчилтөрөгч болгож задалдаг. Хит эсэл гэдэг маань эдэмхий чанартай нэлээд хортой байдсан. Тэгэхээр энийг сармжуулаад торгуулжүүлнэ гэсэн үг хань шүү дээ. Тэгээ сонирхолтой нь каталаза ферментийн нэг молекул секундэд 40 сая устөрөгчийн хит эслийн молекул дээр ажилладаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо нарийн үйл ажиллагаатай энзим байх нь. За хажуудлын зургийг харах юм бол энд дрож тэгээд төмс маань орж ирсэн байна тий. Үүссэн хийн их байх тусмаа л хүчилтөрөгч их ялгарсан гэсэн үг. Хүчилтөрөгч их байх тусмаа урал эрчимтэй явагдсан гэсэн үг хнэ. За ингээд зөв хариулт төмсний каталаза энзимийн идэх хамгийн сайн. За 10. За энийг бол цээжлэхээс өөр аргагүй. Ямар эрдэс бодис дутагдахад урамлын дээд навч цайвар ногоон, доод навч шаргалт, хөгшин навч шаргалт үрчгэр гадаргуутай байдаг вэ гэд магн, кальц, калий, азот, фосфор орж ирсэн байна. За энэ 10 дугаар ангийн сурагчдэр байдаг зураг байгаа. Таад бараг зурж исэн баха.
За эндээс хамгууд манай нөгөө тестэн дээр байсан өгөгдөл чинь азот дээр орж ирнэ. Дээд навч цайвар ногоон, доод навч шаргалсан, өгш навч шаргал үрчилсэн байдаг. Тэгэхээр зөв хариулт азот ижээ. Тэгэхээр энийг яг ийшийн өмнө та хараад богино хугацааны ой санамжиндаа хийчихвэл зүгээр. За энэ дээр жишээ үндэсний хөгжил дээр хүртэл өөрчлөлт орж ичээд тэгэхээр энийг бас харчвал зүгээр байдаг. За энэ дээр багш нь нэмэлтээр хэрэг болж магадгүй гэд экстра Орос худалдааны төв, за урамл төв хоёрын бэлдсэн ийм гоё постерыг олсон баггүй. Тэгээ энэ дээр азот, калий гэх зэрэг элементүүдийн урамлын тэр яг юунд нь оролцдог, ямар үүрэгтэй юм те. Дутагтаараа яах ёстой гэсэн мэдээллүүдийг өгсөн байсан. Тэгэхээр энийг таад маныг заавараа хаагаад их сурвалжийг харцгаад илүү төггүй хаа. За энэ хүртэл маш олон зүйлүүдийг сэргээж таад баттгаж өгсөн баг, тус нэмэр болсон баг гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд их шимтгэлд нь амжилт өгдөг.